За нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хороо гэж байгуулсан. За энэ шинээр байгуулагдсан хорооны гишүүдийн зүгээс нийгмийн даатгалын ерөнхий газар болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн үр ашигтай байршуулах вэ гэдэг асуудал дээр мэргэжлийн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, за мөн хяналтын зөвлөлөөс бол хяналт тавих ажлыг хийж ажиллаж байна. За тэгээ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг за нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан зөвшөөрсөн хөрөнгө оруулалтуудад байршуулах энэ ажлыг үндсэндээ хийж байна. За ингээм анхны хөрөнгө оруулалт болох 700 тэрбум төгрөгийг Монгол банкны бодлогын хүү, за тэгээ хэрэглээний үнийн индекс, за арилжааны банкнуудын дундаж хүү гэсэн үзүүлэлтүүдийг харгалзаад банкнд байршуулах хадгаламжийн доод хүү тогтоосон байгаа. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс арилжааны банкудад хамтран ажиллах санал хөрвүүлээд, за арилжааны банкудаас хадгалах боломжтой мөнгөн дүн, за мөн тухайн хадгаламжинд өгөх боломжтой хүүгийн талаар саналыг аваад, за уг саналыг бид авч хэлцээд, за тэгээд бидний тогтоосон доод хүүгээс дээгүүр санал өгсөн. За тэгээд системдээ харьцангуй эрсдэл багатай ажиллаж байгаа. За ийм банкуудыг сонгоод тухайн хөрөнгийг байршуулах зүйтэй юм а гэсэн зөвлөмжийг өгсөн байгаа. Энэ зөвлөмжийн дагуу бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс холбогдох шийдвэрийг гаргаж ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аль болохоор эрсдэлгүй тэгээд өгөөж өндөртэйгээр байршуулах, ингэснээрээ нийгмийн даатгалын санд байгаа чөлөөт үлдэгдэл байгаа мөнгөн хөрөнгө маань үнгүүдлээс хамгаалагдах. Өөрөөр хэлбэл болж үнгүүдлээс хамгаалагдахын зэрэгцээ за боломжтой бол өсгөж үржүүлэх. Үндсэндээ манай даатгалагчдын яриад байдаг бидний даатгуулсан хөрөнгө алдагдаж байна ч гэдэг юм уу, тийм ээ. Өсөхгүй тогтмол дүнгээрээ байж байна. Тэгээд банкнд байж исэн бол арай өндөр өгөөжтэй байх байлаа. Өгөөж өндөртэй газарт хөрөнгө оруулалт хийсэнгүү гэдэг энэ эдгээр шүүмжлүүдийн хариу болох юм да гэж ойлгож болно. За ер нь бол бид нийгмийн даатгалын санд байгаа чөлөөт үлдэгдлийг ямар нэгэн хөрөнгө оруулалтанд байршуулахгүй байлгаад байвал яах вэ гэхээр зэрэг мөнгөний ханш унах, хэрэглээний үн өсөх, тийм ээ. За валютын ханш өсөх, энэ мэтчлэнгийн шалтгаануудаас болоод тухайн хөрөнгийн үн цэн бол уурах юм аа. Тэгэхээр энэ үнгүүдлээс хамгаалах маш чухал арга хэмжээ болж байгаа гэж үзэж болно. За өмнө нь бол бид яаж исэн бэ гэхээр хин нэгэн субъектээс санал авахгүйгээр зөвхөн нийгмийн даатгалын ерөнхий газрын даргач байдаг юм уу, тийм ээ. За эсвэл нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дангаараа тухайн шийдвэрийг гаргаад, за тэгээд ингэснээрээ нэг банкнд тухайн мөнгийг байршуулах, тэр нь зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй байх. За мөн эрсдэл бүхий эрсдэл үйл ажиллагаа нь доголдчихсон, эсвэл эрсдэлтэй байгаа банкнд хэмжээний мөнгийг байршуулснаар эргээд сангийнхаа мөнгийг буцааж авч чадахгүй ийм эрсдлүүд бол тулгарч ирсэн. Тэгэхээр энэ тал бүрээс нь авч үзээд ингээд өгнөлт гаргаж энэ ажлыг явуулж байгаа нь бол өмнө гарсан эрсдэлтэй байдлыг давтахгүй байх талаас ачаал бүгдэлтэй гэж үзэж байна. Ямар ч аж ахуй нэгж байгууллага бай, ямар ч айл өрх бай, тийм ээ. Тухайн хугацааныхаа, тухайн сарынхаа, улирлынхаа, жилийнхаа хэрэгцээнээс илүү гарсан байгаа, тийм зарцуултаас илүү гарсан байгаа мөнгөн хөрөнгийг аль болохоор ашигтай зөвлөлд байршуулах, ирээдүйд тухайн мөнгийг өсгөж арвижуулах тухай л боддог. Тэрнтэй нэгэн адил нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ч гэсэн үлдэгдлийг аль болохоор өсгөж арвижуулах талын зөвлөлийг бол бодолцох цаг хугацаа алдахгүйгээр тэгээд боломжтой аль болохоор эрсдэл багатай их усрүүдэд байршуулж өсгөж арвижуулах нь бол зүйтэй. Энэ зүйд нийцэн, хуульд ч нийцэн, за ер нь зах зээлийн зарчим, за сангийн зарчимд ч нийцэх юм байна. За чөлөөт үлдэгдлийг өсгөж арвижуулснараа ямар ач холбогдолтой юм бэ гэвэл дараагийн хүмүүсийн авах гэж байгаа тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгох, тийм ээ. За ирээдүйд магадгүй тэтгэвэр тэтгэмжийг арай ахиу хувь хэмжээгээр олгох боломжтой болох. За эрсдэл тулгарсан хүмүүст цаг алдалгүйгээр цаг хугацаанд нь тэтгэвэр тэтгэмжийг тавьж олгох энэ боломжийг олгох давуу талтай.